Зүүн хүрээ Дашчойлын хийдэд тав тайморлно. Эртний түүхтэй тус хийдийн гэр хэлбэр дугнууд нь Улаанбаатар хотын түүхтэй салшгүй холбоотой эртний уламжлалтай хийд юм. За 1651 онд халахын анхдуур богж авцсан дом утгтын ширээн залж анхны хүрээг байгуулахдаа 7 аймгийн дугуйн байгуулснаар бол манай зүүн хүрээ бол эхэлсэн түүхтэй. Ванга, Эрхэмтойн, Их Дагнын аймгийн дугнуудыг зүүн хүрээ Дашчойлын хийдийн гэр хэлбэрт модон дугнууд гэж улсын хамгаалалтанд байх түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтанд оруулж баталжээ. Үүнээс гадна 2010 онд Азийн архитекторуудын холбооноос дээрх дугнуудыг Монгол үндэсний хэв шинжтэй эртний уран барилгын хосгүй дурсгал төвийн бүртгэлд албан ёсоор бүртгэж авсан юм. За мөн одоо энэ хийдэд өндөр гээний зохиосон бичиг үсгийн дурсгалууд хадгалагдж байна. Ингээд олон бурхан дахил хааны зураг, за тэгээд одоо 23 метрийн өндөр майдар бурхан дэргүүтэй олон зүйлс бол хадгалж байна. Энийгээ бид нар аялал жуулчлалын одоо энэ ажлын хүрээнд Монголын дотоодын болон гадаадын зөөлчдөд, сонирхчид, аялагчид, судлаачид тайлбарлан тань үзүүлэхдээ бол их маш их баяртай байдаг. 1834 онд 5 дугаар богдын бүтээсэн 16 м өндөр майдар түүхэн шүтээ маань 1940-од оны үед устгагдсан ч 2004 оноос шинэ үеийн төсөл болгон дахин сэргээх их үйлс эхэлсэн юм. Өдгөө энэ дугн нь орчин үеийн архитектур, уламжлалт бэлэгдлийг хослуулсан онцгой хийцтэй 23 м өндөртэй майдар бурхан заларсан онцгой дугн. Дотор нь зөвхөн мөргөл үлдэх ус, цамын музей, номын сан, судалгааны төв, сургалтын танхим, бясалгалын өрөө зэрэг олон зориулалтын орчин бий. Зүүн хүрээ Дашчойлын хийдийн хүрээ майдрыг тойрон байрлах, дэлхийд ховор тооцогдох онцгой дурсгал бол 108 ширхэг эрхээс бүтсэн аврах эрх юм. Эрх тус бүр нь ойролцоогоор 30 кг жинтэй бөгөөд нэг модоор сийж хийсэн төдийгүй Африкийн Бабинга модоор уралсан гэдгээрээ онцлог. Энэ эрх нь өнөөдөр дэлхийд байгаа нэг модоор хийсэн хамгийн том эрх гэж тооцогддог. Мөн тус хийд аялал жуулчлалын хүрээнд жуулчдад зориулсан интерактив хөтөлбөрүүдийг санал болгодог. Тухайлбал ламтай хамт цай ууж ярилцах, зул өргөж асаах, өөрсдөө эрх хэлхэж сурах зэрэг оролцоотой туршлагууд нь гадаадын жуулчдын хамгийн их сонирхдог хэсэг юм. Ингэснээр зочид зөвхөн үзэх биш, Монголын буддын соёл, зан үйл, сүсэг бишрлийг өөрийн биеэр мэдэрч оролцох боломжтой өвөрмөц аяллаа туршлага авдаг байна. Монголын нийслэл Улаанбаатар хотод байрлах зүүн хүрээ Дашчойлын хийд бол зөвхөн шашны сүм хийд бус түүх, соёл, боловсролыг нэг дор багтаасан орчин үеийн цогц төв юм.